Санжаа Сүрэнгуй өдгөө 80 хүрч яваа. Тэрээр 1954-өөс 59 онуудад тухайн үеийн зөвлөлт холбоот улсын Москвагийн их сургуулийн химийн факультетэд суралцсан төгсөж, ажил амьдралын гараагаа энэ агуу түүхтэй ууган сургуулиас эхэлж байжээ. Тэрээр энэ нэр хүндтэй сургуулийг төгсөж эх орондоо ирээд Монгол улсын их сургуулийн химийн багш, боловсролын сайд гээд улс орныхоо боловсролын салбарт өөрийн амьдралын 55 жилийг зориулжээ. Санжаа Сүрэнгуй Москвагийн их сургууль төгсөгчдийн уулзалтын үеэр оюутан цаг их сургуулиа ийнд дурсаж байна. Ярих юм байхгүй. Манай энэ Москвагийн сургууль гэдэг чинь зүгээрс харахад л энэ байшингийн одоо та нар харж байгаа шүү дээ. Харахад одоо их гайхамшигтай, хүний сэтгэлийг хөдөлгсөн одоо маш гоё газар шүү дээ. Би ч 54 онд очсон чинь цоо шин байсан. Яста будг нь үнэрдсэн байсан. Ашиглалтанд ороод удаагүй дөнгөж ерөөс ганцхан жил болсон байсан. Одоо ч бүр хөгшөрсөн байна лээ дээ. Өөрөө зайлдаатай юмнууд нь хуучраад за яг солигдож байна. Тэгтээ солигдож байна. Тэгтээ их өргөдсөн байна. Цоошин номын сан барьсан байгаа юм. Цоошин эмнэлэг барьсан байгаа юм. Москвагийн их сургуулийг манай улсаас сэтгүүл зүйн чиглэлээр хамгийн олон хүн буюу нийт 73 хүн төгсөж байжээ. За үүний араас биологи, эдийн засаг, хим гээд тус сургуулийн 19 факультетэд 500 гаруй монгол оюутан суралцсан төгсөж, эх орныхоо мянган оюутан залууст энэ сургуулиас олж авсан эрдэм мэдлэгээ түгээсэн юм а. Москвагийн их сургууль бол манай Монгол улсын их сургуулийн их сургуульд бол бас их чухал үүрэг гүйцэтгэсэн. Анх 1942 он одоо эх орны дайны гал эд дүрлзэж байхад манай Монгол улсын их сургуулийг байгуулж өгсөн. Анхных нь эрдэмтэн багш нар сурах үеийг лабораторийн тоног төхөөрөмж энэ бүгдийг бол Москвагийн их сургууль биднэрт явуулж ирсэн. Анх 2012 онд Москвагийн их сургууль төгсөгчдийн төлөөлүүлсэн хэсэг хүмүүс цуглаж Москвагийн их сургууль төгсөгчдийн холбоог байгуулан сардаа нэг удаа уулзалт ярилцлага зохион байгуулах зэрэг хэд хэдэн ажлуудыг зохион байгуулсаар иржээ. 2015 он тохиож байгаа өөрийн ууган сургуулийнхаа ойд зориулан төгсөгчдийн зүгээс Москвагийн их сургуулийн орчин үеийн дүр төрх төгсөгчдийн сэтгэгдэл намтар зэргийг багтаасан ном хүртэл хэвлүүлжээ. Орсын албаны улсын ууган сургуулийн 260 жилийн ойд тус сургуулийн түнс сургууль болох Монгол улсын их сургуулиас ийм том арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна. Орсын албаны улсч сургуулийн ой хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол төгсөгчид хүрэлцэн ирж уулзалт зохион байгуулж мөн маргааш ч гэсэн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байгаад бид баяртай байна. Өнөөдрийн уулзалт ярилцлаганд академич Гунгаажов, Дорж, Жамсар нарын Москвагийн их сургууль төгссөн Ахмад Эрдэмтэн доктор, Монгол улсын их сургуулийн хүндэт багш нар хүрэлцэн ирж залуу халуунаас оюутан цаг төрлөх сургуулиа дурсан саналаа. Цэнцүр Эрдэнэ Баясгалан энэ цагт